Бид ямар нэгэн энгийн юмыг судалж байхад онолын хувьд магадлалыг яг тогтоох боломжтой. Олон янзын нөхцөл байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл тодруулаад өчье. Онолын магадлал. Энгийн жишээ гэвэл магадгүй хамгийн энгийн жишээ бол хэрэв бид зоос орхиж байвал онолын хувьд төгс тэгш хэмтэй зоосыг орхиж байна гээ. Тэгвэл хоёр боломж байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Нэг нь сүлд аль эсвэл тоо дэш харна. Тэгвэл онолын хувьд сүлд буух магадлалыг олохын тулд онолын хувьд тэнцүү хоёр боломжтой бөгөөд сүлд нь тэр тэнцүү хоёр боломжийн нэг юм гэж бодно. Тиймээс магадлал нь 2-1 байна. Ахин хэлэхэд онолын хувьд зоос төгс тэгш хэмтэй бөгөөд жигд хэмээр шийдвэл энэ үнэн буюу 2-1 магадлалтай. Шоо хаяхад бас адилхан ингэж бодож болно. Төгс тэгш хэмтэй 6 талд шоо хаяхад 6 боломжтой. 1, 2, 3, 4, 5, 6. 3 ба түүнээс их тоо гарах магадлал хэдвэ гэж бодох юм бол бидэнд 6 ижил боломж байгаа учраас энэ боломжууд байгаа. Онолын хувьд энэ боломжууд гарах магадлал нь адилхан. Эдгээрээс 4 нь 3 буюу түүнээс их гэсэн өгөгдлийн нөхцөлийг хангана. Дахиад хэлье. Эдгээрээс 4 нь 3 буюу түүнээс их гэсэн өгөгдсөн нөхцөлийг хангана. 6 боломжоос 4 нь нөхцөлийг хангаж байна гэхээр тэр үзэгдлийн тохиолдох магадлал нь 3-2. 6-ны 4 нь 3-2-тэй тэнцүү. Эдгээр нь энгийн жишээ байлаа. Зоос, шоо гэх мэт. Хэрэв гайгүй компьютер байвал эсвэл Excel-ийн хуудас байвал түүнийг ашиглаад олон удаа зоос орхиход гарах боломжуудын магадлалыг олчгож болно. Гэхдээ компьютероор ч онолын магадлалыг нь олох боломжгүй тийм зүйлс байдаг. Жишээлбэл та нар Америк хөл бөмбөг тоглож байгаа гээд тодорхой оноо авах магадлалыг олохыг хүсэж байна гэе. Хүмүүсийн үйл хөдлөлийн талаар болохоор энэ бол тийм энгийн зүйл биш. Хүмүүс альва зүйлд ямар хариу үзүүлэх нь таахад маш хэцүү. Цаг агаарч нөлөөлж магадгүй, хэн нэгэн өвчин тусаад тоглож чадахгүй байж магадгүй. Бөмбөг нойтон байж болно, эсвэл бөмбөг хүний биед яаж явахаас хамаарна. Энэ баг жишээлбэл 1 оноогоор илүү байна, эсвэл 7 оноогоор илүү байна, эсвэл нөгөө баг нь 7 оноогоор илүү оноо авна гэхийг хэлж мэдэхгүй. Иймэрхүү тохиолдолд онолын магадлал бус туршилтын магадлалын талаар ярих нь илүү утга учиртай. Туршилтын магадлал гэхээр ямар нэгэн үзэгдэл явагдах магадлалыг өнгөрсөн үеийн туршлага мэдээлэлээр суурилж таамаглахыг зорддог. Жишээлбэл бидэнд хөл бөмбөгийн баг улирлын тоглолтуудаа үзүүлсэн амжилтын талаарх мэдээлэл байна гээ. Тухайн багийн тоглолтод авсан оноо болон тухайн оноотой дууссан тоглолтын тооны хамаарлыг харуулсан гистограммын мэдээлэл байна. Тэгээс 9 оноотойгоор дууссан 2 тоглолт байсан байна. 10-аас 19 оноотой дууссан 4 тоглолт, 20-оос 29 оноотой 5 тоглолт байж, 30-аас 39 оноо авсан 3 тоглолт хийж, 40-оос 49 оноогоор өндөрсөн 2 тоглолт байжээ. За тэгвэл дараачийн тоглолтод төр хүлээгээрэй. Одоогоор хэдэн тоглолт хийсэн байна? Одоогоор хийсэн нийт тоглолт нь 2 дээр нэмэх нь 4, нэмэх нь 5, нэмэх нь 3, нэмэх нь 2, энэ 6, 5-ыг нэмээд 11, 11 дээр 5-ыг нэмээд 16. Тэгэхээр энэ улиралд 16 тоглолт хийсэн байгаа бөгөөд бид 17 дахь тоглолтод 30 буюу түүнээс их оноо авах магадлалыг олох хэрэгтэй байна гээ. Багийн оноо 30 буюу түүнээс их байх магадлалыг олно. Ахин хэлгээд яг онолын магадлалыг олох маш хэцүү. Яг нарийн мэдэх боломжгүй, ирээдүйг тааж чадахгүй. Хэн өвчин тусах, хідэн хүн өөр хоорондоо мөргөлдөхийг мэдэхгүй. Магадгүй хэн нэгэн үзэгчийн судлаас тоглолтын нэг үеийг өөрчлөх зүйл хашгирч ч магадгүй юм. Нийт тоглолтын турш юу тохиолдох вэ гэдэг бол маш төвөгтэй зүйл юм. Гэхдээ бид өмнөх туршлагатаа тулгуурлан юу тохиолдож болохыг ойролцоогоор үнэлж болно. Тоглолтын үр дүн тухайн баг хэр сайн хамгаалалттай байгаагаас хамаарна. Яг тийм нарийн үр дүн байхгүй. Гэхдээ өнгөрсөн үед бий болсон туршлагад үндэслэн ойролцоогоор таамаглаж болно. Бид энд туршлагын магадлал эсвэл баримжаагаар гэж хэлж болно. Учир нь бид дараагийн тоглолтыг n удаа явуулах юм бол үр дүнд нь яг ийм байна гэж бид хэлж чадахгүй учраас ингэж хэлж байгаа юм. Яагаад гэвэл баг маань энэ онд хамгийн хүчтэй хамгаалалттай баг байж болно.
Эсвэл хамгийн сул хамгаалалттай багч байж болно. Гэхдээ бид өмнөх тоглолтууд ямар байсныг харахад өнгөрсөн 16 тоглолтоос 3 тоглолт энэ 3 тоглолт дээр нэмэх нь энэ 2 тоглолтод танай баг 30 буюу түүнээс дээш оноо авсан байна. Тэгэхээр 16 тохиолдлоос 5-д нь үүнээс илүү оноо авсан байна. Тэгэхээр өнгөрсөн туршлагад үндэслэн та нар 30 буюу түүнээс дээш оноо авах магадлалыг баримжаалсан эсвэл та нарын туршлаганд үндэслэсэн магадлал 16 тоглолтын 5 нь байна. Тиймээс 16-ны 5 байна. Гэхдээ та нар энэ магадлалыг шууд хүлээж авалгүй шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Бид дараагийн тоглолтод хожих магадлал 16-ны 5 байна гэдгийг баттай хэлж байна гэж хэлж болохгүй. Бидэнд зөвхөн хідэн өгөгдөл байгаа бөгөөд тоглох баг бүр өөр цаг агаарын нөхцөлд тоглогчдын сэтгэл зүй бас өөр байх болно. Энэ магадлал бол зөвхөн баримжаа юм. Үүнийг магадлал гэж нэрлэгч жаахан эргэлзээтэй. Өнгөрсөн 16 тоглолтоос 5-д нь ийм байсан гэж хэлэх хэрэгтэй. Тиймээс бидний туршлагаас үзвэл 30 буюу түүнээс их оноо авахгүй байх талтай гэж хэлвэл илүү зөв баг. Энэ бол зөвхөн энэ улирлын өмнөх тоглолтуудын туршлагын мэдээлэлээр үндэслэж байна. Магадгүй танай багийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж болно. Шинэ дасгалжуулагч ирсэн байж болно. Бэлтгэлээ хийх илүү сайн арга олсон ч байж болно. Юмыг яаж мэдхүү танай багийн нэг тоглогч 3 инч өссөн ч байж болно. Энэ бүх зүйлийг шүүмжлэлтэйгээр бодох хэрэгтэй. Гэхдээ энэ бол бодох нэг арга. Ядчил бид юу болж магадгүй талаар таамаглалтай болж байна шүү дээ.